5%-оос. За тийм яг 5%-оос бол дарааллын дагуу хүн гэдэг онцлогсоо эхлэх хэрэгтэй байдаг. За энэ дээр бол яг би өөрөө нөө 10 жил стратеги зөвлөсөн учраас шүүмжлэлтэй хандчихсан. Яг үнэндээ тэгээд ер нь бол одоо олон байгууллагууд дээр хэрэгжүүлээд харахад бол хүн гэдэг онцлогсоо эхэлсэн зөвөө гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ угаасаа бас менежментийн нөгөө зөвлөгөөд бол эрдэмтдийн дунд маргаан байдаг. Эхлээд одоо юу хийх вэ гэдгийг тодорхойлоод дараа нь хинтээ явах вэ гэдгийг тодорхойлох юм уу? Эхлээд хинтээ явах вэ гэдгийг тодорхойлчоод дараа нь юу гэдгийг тодорхойлох уу гэдэг. Ирч болохоор зэрэг эхлээд хинтээ явах вэ гэдгийг тодорхойлоо буюу хүн гэдэг онцноос эхэл хүнээ шинж зөв хүмүүсээ одоо өөрийнхөө автобусанд суулга, өөрийнхөө завинд суулга, буруу хүмүүстэй чи цаашаа явах юм бол зориг биелэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд төвлөрлийн өдөр дээр ажтай хариуцлагын бүтцээ бий болгоод тэгээд үнд зүйлээ тодорхойлдог. Язгуур үнд зүйлээрээ хэн манад байх юм бэ гэдгээ тодорхойлж байгаа. Тэгээд одоо эхнээсээ зөв хүмүүсээ сонгоод авчих юм бол цааш